Hello guys, welcome back to Rich Tara Хөтөр. За Rich Tara Хөтөрийн маань сурах тавтай морил энэхүү бичлэгэн дээрээ бүгдээрээ материал орчныхоо 6 сарын ерөнхий төлөв байдлыг харцгаая. Тэгээд нэг хүн бичлэгэн дээш маань битгий нэгэд байгаа онцгой сонсогдоод байна гэж бичсэн комент үлдээсэн байсан. Тэгэхээр урд нь хийж тавьсан бичлэгнүүдээрээ инээсэн төгөлцөл өчье. Таагүй сонсогдсон таагүй сонсогдсон дуучлаарай гэж хүсье. За тэгээ дараагийнхаа ирээдүйнхаа бичлэгэнд инээхгүй байхыг хичээнэ. Гэхдээ заримдаа нөгөө инээдтэй юм бодогдохоор цаанаасаа инээд хүрээд байгаа инээхээс өөр аргагүй байдаг. За тэгээд бичлэг ороогүй удаасан дуучлаарай. Би нөгөө нэг ханаад хүрсэн чи халуураа жоохон би таагүй байсаар байгаа. Тэг одоо арайгааг болж байна. Тэгэхээр саяхан та материал орчинд төрсэн хүмүүсийн энергийг дуудаж авчираад би 6 сарынхаа төлгийг тавилаа л та хүзрүүдэд буулгалаа 7 хүзэр яг уламжлалт ясаараа буулгасан байгаа. Тэгээ хамгийн ихний хүзэр болохоор strength буюу одоо хүч чадал гэдэг хүзэр гарч ирсэн. 8 гэдэг тоо юм уу да 8 гэдэг тоо. Тэгэхээр 8 гэдэг тоо бол ер нь нөгөө тооны тэмдэг, тооны хичээл дээр байдаг шиг нөгөө хязгааргүй гэдэг тэмдэг байдаг штеп. Яг тэрэндээ адилхан ер нь таны дотор хязгааргүй хүч байна гэж харуулж байна 6 сард. Ер нь 6 сард ч эхэлтгүү. Одоо яг та өөрийнхөө дотоод хүчин чадлаа одоо онгойлгож түлхүүрийг ингэж олоод тэгээд хаалгаа ингэж онгойлгоод дотоод хүчин чадлаа ингэж өөрөөсөө ундарч гаргаж ирж ингэж харуулж байна. Тэгээ уул нь бол материал орчныхны яг материал орчны англиар Capricorn гэдэг юм л да. Яг үүндээ бол матер гэдэг амьтан биш. Зүгээр яг символ буюу нөгөө эмблемийг хараад үзэх юм бол хагас goat гэдэг хагас ямаа хагас захс гэдэг хэвгүй юу. Тэгэхээр ямаа гэдэг амьтан ч өөрөө нөгөө нэг маш өндөр уул хад руу ингэж авирч гарах туртай тийм амьтан байдаг штэ. Бараг ямарч гэж зогсох ямарч тийм одоо балансаа олох доктороо тэнцвэрээ олохт ямарч тийм бараг одоо хэсэг уул хадан дээр байхгүй байсан ч гэсэн нэг л мэтгэд дээр нэг гарчихсан байдаг. Тэгэхээр яг материал орчныхны тэр нөгөө нэг ямар ч хэцүү цаг үед дээшээ ахиж дэвших өөрийгөө хөгжүүлэх тэгээд карьерийн одоо албан тушаал дээр карьерийн маш өндөрлөгт хүрэх гэсэн тэр хүсэл сонирхол нь тэр нөгөө ямааны тэр зан чанартай айгуу төстэй. Тэгээд ер нь бол материал орчныхан маань ажилчин зүгийн хүмүүс дандаа л амбицтай ер нь маш сайн өөрсдийн зохион байгуулалттай тэгээд айгүй ажил хэрэгч тэгээд ер нь бол амьдралынхаа сонголтуудаа зорилго дээр нь чиглэгдсэн байдаг л да. Тэгээд нөгөө арслан гэдэг бас амьтны энерги явж иж магадгүй яагаад гэхээр арслан гэдэг бол араатны хаан. Тэгээд араатны хаан учраас өөрийнхөө дүрм журмыг гаргах айгүй дуртай. Тэгэхээр материалчныхаа маань бас альва зүйл дээр өөрийнхөө дүрм журмыг тогтоох дуртай хүсэл эрмэлзэлтэй хүмүүс юм уу да тий. Тэгээд мөн арслан гэдэг амьтан маань айгүй тууштай, нэцэшгүй, зоригтой хүрдэг тийм амьтан байдаг. Тэгээд ер нь арслан чинь яг ер нь loyalty буюу одоо үнэнч байдлыг бүхнээс илүү үздэг гэх юм уу да. Тэгээ өөрт нь хин л үнэнч одоо цаг ингээд хугацаа өнгөрсөн ч гэсэн үнэнч найзууд, үнэнч гэр бүлийнхэн, үнэнч одоо тэгээ амраг гэх юм шиг үнэнч хин өөрт нь үнэнч байна. Тэр бүхэнд л хамаг сэтгэлээ ингээд уудлал айгу open байх туртай хүмүүс. Тэгэхээр үнэнч байдлыг бүх юмнаас эрхэмлдэг. За тэгээд дараагийнх нь болохоор Seven of Swords байсан. Энэ маань доош гарч байсан. Тэгэхээр яг дээшээ гарч байгаа яадаг вэ гэхээр хуурмаг хэнийг таныг хуурах эсвэл таны ойр хавьд байгаа хүмүүсийг хэнийг хуурах ч юм уу. Нэг тийм энерги байна л да. Тэгээд доошоо гарч байгаа гэдэг чинь та таныг ингээд хуурах гэдэг хүмүүсийг эсвэл одоо таны эргэн тойронд байгаа хайртай ойр дотны хүмүүсийг одоо хүмүүсийг хуурах тэр хүмүүсийг миний яриа ойлгож байна уу? Одоо та ингээд байл да. Тэгэхээр өөр нэг хүн таныг хуурах гэдэг юм гэж бодъё. Гэтэл та анханасаа тэр өөрийг чинь хуурах гэдэг хүнийг яах гэж амьдрал руугаа татсан байх уу гэдгийг өөрөөсөө бас асуух хэрэгтэй л дээ. Жишээлбэл бол өнгөрсөн та хэрэг хүнд хуурагдаж байсан бол бүр анханасаа өөрийнхөө нөгөө энергийн урсгалаараа яагаад би
тэр хүнийг хуурдаг, бусдыг хохироодог тийм хүнтэй адилхан энергитэй хүнийг өөрлөгөө татсан бэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Таны дотор айл нэг таны яг ухамсарлаад байгаа нэг хэсэг чинь одоо low frequency буюу одоо доогуур вибрац дээр байгаад байгаа учраас танд ертөнц нэг юмыг анхааруулах гээд одоо таны ухамсарлагдаагүй зүйлийг ухамсарлуулах гээд тэр таагүй үйл явдлуудыг амьдрал руу чинь татсан байх магадaltaй. Тийм учраас өөрийнхөө дотгошоогоо дүн шинжилгээ хий гэж энэ карт танд харуулж байна. Тэгээд ч угаасаа нөгөө материал ортныхан маань ер нь янз бүрийн final decision буюу хатуу тийм hard decision хатуу шийдвэр гаргах чадваргүй амлалт өгөх чадахгүй тийм хүмүүс ер нь таалагддаггүй материал орныханд нэг wishy-washy гэж англиар хэлдэг л дээ. Нэг яах хийх нь мэддэхгүй, нэг өөрийнхөө сонголтыг хийж чадахгүй, тэгэл өнөөдөр заа гэжсэн юм маргааш нь үгүй гэл. Тэгсэнгүүтээ дахиад өөр нэг өдрийн заа гэл нэг айгу хувьсаж өөрчлөгддөг. Яг сонгосон сонголтондоо ингэж одоо юу гэдэг нь тууштай байж чаддгүй тийм хүмүүсэнд бол материал орныхан айгу дургу. Тэгээ материал орныхан маань өөрсдийг нь ингэж joke өөрсдийг нь тоглоом тохон хийх гээд байгаа тийм хүмүүс бас айгу дургу байдаг. Яг тэгэхээр хэдрий нөгөө буцаад нөгөө симбол юун лугаа эмблем руугаа явахад хагас юу гэсэн штэ хагас goat буюу яма хагас загас. Тэгэхээр загас гэдэг чанараараа нөгөө эсрэг чанар нь юу вэ гэхээр айгүй имзэгхэн загас чинь ямар имзэгхэн амт юм блэ дээ яха хэдийгээр дээгүүр нэгээд хальс гууртай ч гэсэн айгүй одоо халтрамдгаа айгүй зөөлхөн тэгээд ер нь хамгаалалт хэрэгтэй тийм амт байдаг л да. Тийм учраас бас нөгөө нэг хэсэг нь болохоор ер нь өөрсдийнхөө талаар хин нэгэн ингэж joke юм уу одоо юу гэдэг нь хин нэгэн таны эвгүй байлд оруулаад таныг одоо ингэж танаар дог тахуу хийх юм таны одоо өнгө үзэмжин дээр дог тахуу гэдэг ч юм уу өмсөн зүйлсэн дээр ч юм уу эсвэл зан характертэй ч юм уу дог тахуу хийхэд та тэрийг маш гүнзгийгээр хүлээж авдаг сэтгэл чинь маш их өвддөг гэсэн үг. Тэгээд Queen of Cups гарч ирсэн. Энэ маань болохоор ер нь ямар хүнийг л ирдэг. Яг Queen King хоёр хойлоо гарч ирсэн л дээ. Тэгэхээр энэ таны амьдралд яг таныг ойлгодог нэг хүн байна л да. Тэр нь болохоор усны амьтны ордтой хилэнц байж болох юм байна. Загсны орд байж болох юм байна. Эсвэл мэлхий буюу юу гэж болно? Хавчны орд байж болно. Тэгээд тэр хүн таныг маш их ойлгодог, сэтгэл зүрхээр чинь дэмждэг. Тэгээд ер нь бол энэ та хоёр хоёулаа энергийнхаа төвшөнд айгүй ижилхэн вибрац дээр ингэж байдаг. Тийм учраас би бидийг айгүй ойлгодог. Тэгээд яг энэ хоёр маань ямар одоо чадвартай хүн бэ гэхлээр өөртөөхөө эмоц болон бусдын эмоцийг ингэж тусдаа байрч тусгаарлаж чаддаг. Жишээлх юм бол нэг өрөөнд орж ирээд тэр өрөөний ерөнхий уур амьсгал нь одоо айгүй чихүүдэс хүрмээр ч юм уу одоо аимшигтай яг гунигтай өрөө байл та. Тэгсэн чинь гунигтай өрөө рүү орж ирэнгүүтээ ер нь усны ордныхан маань яг гэхлээр тэр өрөөний хамаг одоо энэ энерги урсгалыг өөр дөрөө ингэ шингээж өөртөө шууд тэр урсгал руу ороод тийм мэдрэмжээр амьдрах магадaltaй байдаг. Тийм учраас энэ хоёр хүний чадвар нь юу вэ гэхлээр хэдий тийм гунигтай өрөөрөө орсон ч гэсэн өөрийнхөө эмоц болон бусдын эмоцыг тусгаарлаж байж чаддаг. Бусдын эмоц руу шууд нэвтэж орчихгүй зүгээр яхаа мэдэрдэг. Тэгээд мэдэрснээрээ бусдад яг юу хэрэгтэй байгааг нь ойлгож ухамсарлаад тэднэрт хэрэгтэй зүйлийг ингэж одоо тусламжийн гараа сунгадаг гэх юм уу да. Тэгэхээр тийм чадвартай нэг хүмүүс байна л да. Тэгэхээр нэг зүйл одоо үзэж байгаа сонсогчдоо сануулж ирэхэд яг энэ маань ерөнхий зурхаа болохоор хүн болгоны амьдралд харна гэж байхгүй. Тийм учраас та хайх зүйлийг хаяад авах зүйлийг аваарай. За тэгээд Ace of Wands гэдэг үзэр гарч ирсэн. Урьдан та хэрэг миний бичлэгүүдийг үзэж байсан болохоор ер нь бол Wands буюу мод гэх зэрэг энерги маань гашиг энерги байдаг л да. Ямар нэг юмыг хүсээл одоо нэг л юмыг шин сэтэл санаад хүрдэг ч юм уу те. Тэгэхээр гал гэдэг энерги маань угаасаа
юмыг трансформ буюу ингээд тэр чигээр нь өөрчлөх чадвартай хүчтэй энерги. Тэгэхээр энэ 6 сар танд нэг шин санаа, шин мэдээлэл таныг болон таны амьдралыг тэр чигээр нь өөрчлөх нэг тийм шин сэтгэл санаа орж ирэх магадaltaй. Тэгээд яг уу дараа нь Star гэдэг хүчээр маань доошоо харж унсан байгаа. Тэгэхээр энэ маань доошоо харж унсан тохиолдолд яадаг вэ гэхлээр та ертөнцид итгэх итгэл чинь ингээ бураад байж байгаа мó ерөөсөө яагаад би гэж яагаад заавал надад ийм юм тохиолдох гэж ингээд ертөнцөөс асуугаад одоо нэгсэндээ бурхнаас гэсэн үг л дээ хэрвээ та шашинлэг бол бурхнаас асуудаг ч юм уу тэгэл яг л нэрээ надад ийм юм тохиолдох гэсэн бусад хүмүүс зүгээр байхад гэдэг ч юм уу те танаа ингээд асуусан байл та ерөөсөө өөрийнхөө амьдрал дээр болж байгаа зүйлийг яг өөрт нь ямар одоо хичээл заах гэж байгааг харахгүйгээр зүгээр айгу сэтгэл нь өвдсөн энергиэр ингэж хариу үйлдэл үзүүлж чинь гэсэн үг. Тэгэхээр яг одоо таны ертөнцид итгэх итгэл болон таны өөртөө итгэх итгэлийг 6 сар ингэж шалгах юм байна л да. Яг юугаар шалгах юм бэ мэдгүй. Тэгээд хэрвээ та өөртөө итгэж хэлэх юм бол нэгсэндээ өөртөө итгэдэг гэдэг чинь та ертөнцид итгэж чинь гэсэн үг. ертөнцийн нөгөө нэг одоо таталцсан хуйл ч юм уу те өөрийнхөө энергийг сайхан байлгаснаар буцаад сайхан зүйлсийг амьдрал руугаа татах жишээ нэ. Гэтэл та өөртөө итгэхгүй байх тохиолдолд нэгсэндээ ертөнцийн хуйланд итгэхгүй ч юм уу те тэр тохиолдолд хүн угаасаа амьдрал тэгээ шууд сөхөрч ундаг штэ. Ягаад гэхээр ямар ч амьдрал нь болж байгаа бүх зүйл нь өөрийнх нь хүчнээс гадуур зүйл нэгсэндээ powerless буюу ямар ч хүчин мөхөс мэт санагддаг. Тэгэхээр тийм энергинд амьдран гэдэг ямар хар дарсан зүйлээд тий. Ямар ч хүчин мөхөс биш. Хүчин мөхөс ямар ч одоо хүчгүй. Тэгээд юу ч болж ирсэн гэсэн тэрийг өөрийнхөө тал руу сайнаар эргүүлэх, өөрийнхөө хүснээр эргүүлэх чадваргүй гэдэг тийм мэдрэмж бол айгу хэцүү мэдрэмж. Хэрвээ та тийм мэдрэмжээр байгаа бол энэ хүзэр таныг ертөнцийн хүчин дахиад нэг итгээд өөрийнхөө хүчин дахиад нэг итгээд үзээч гэж сануулж байна, асууж байна, гуйж байна. Тэгээд энэ хүний нэг хэвлэл нь ингээд өөрийнхөө одоо ус руу ингээд ортсон байгаа даахгүй юу. Тэгэхээр дотоод зүүн савндаа итгээд тэгээд та ингээд өөртөө итгэснээрээ яг нь ертөнд таны биеэр ингээд одоо бурхан гэх юм уу да тий. Бурхан ертөнд таны биеэр ингээд од шиг гэрэлтэх болно гэсэн үг. Нэгсэндээ та ингэж ертөнцийн хуулинд итгэснээрээ, ертөнцид итгэснээрээ таны амьдралд болж байгаа зүйлс бүгдээрээ одоо таны сүнсэнд нэг юм заах гэж заахын тулд ингэж болж байгаа. Тийм учраас өөрийгөө бити victim буюу хохирогчийн өнцгөөс бити өөрийгөө харин ч өөрийгөө бүтээгчийн өнцгөөс харж сурах хэрэгтэй юм байна л да. Тэгээд Six of Coins гарч ирж байгаа нь юу вэ гэхлээр буцаад би энэ Star Sign дээр нэг нэмлэхэд нөгөө нэг юу вэ штэ нөгөө буцаад эмблем руугаа буюу материал орчны Capricorn гэдэг хүмүүсийн эмблемийг хараад үзэхэд хагас goat буюу хагас ямаа хагас загас гэсэн дээ. Тэгэхээр загас гэдэг чанар маань бас өөр яадаг вэ гэхлээр дотроос чинь материал орчныхны маань дотроос нь ингэж өөртөө бусдаас тусгаарлах хэрэгцээ төрдөг л доо. Цаанаасаа ингэж бусдаас холдмоор нэг зайгаа баримаар ганцаархнаа гэртээ баймар ч юм шүү те. Зүгээр өөрийнхөө leave me be буюу намайг зүгээр л орхих гэдэг нэг тийм энерги. Тэгэхээр тийм бусдаас өөрийгөө тусгаарлах хэрэгцээ нь таныг альва бэрхшээлийг бие даван туулахад хэцүү болгоод ээж магадгүй л дээ. Яг тэгэхээр нөгөө нэг хүн гэдэг чинь угаасаа байгалийн амьтан учраас, нийгмийн амьтан учраас заавал бусдын дэмжлэг бусдын одоо юу гэх юм те нөлөөтэйгээр бид нөр өөрийнхөө зорилгод хүрэхэд илүү амархан болдог. Яагаад вэ гэхээр буцаад нөгөө нэг Six of Coins-ийг гарч ирэхэд энэ маань юу гэж байгаа гэхээр
Яг та амьдралдаа нэг ямар нэгэн терапи дээр хийж байгаа юм болов уу? Одоо терапи гэдэг нь монголоор юу гэж хэлэх юм бол нөгөө license-тай лиценз авсан нэг нөгөө яг бүр professional тусгай ингээд терапи хүмүүс байдаг штэ жишээлх юм бол family therapy гэх юм бол одоо хоёр хоос ингээд салгаж байгаа тэгсэн мөрлөө ингээд терапинд очиж одоо бибинийхээ emotion-ыг ингэж сайжруулдаг ч юм уу тий. Одоо нөхөр нь манай ихнэр ингээд ингээд терапи хийж байгаа хүндээ хэлээ. Тэгсэн ихнэр нь манай нөхөр ингээд нөгөө family therapy байдаг штэ. Тэгэхээр тийм зүйлд хандж байгаа юм болов уу? 6 сард. Гэтэл яг уу терапи гэдэг зүйл яг уу нэг талаар ашигтай. Нөгөө талаар таныг ямар хүчин мөхөс гэдгийг харуулах гэдэг юм уу яа гэдэг. Яг л өөрний 3 дахь хүн байж ижил та нэг өөрийнхөө сэтгээс өөрийнхөө тэр проблемыг шийдвэрлэх гэдэг. Яг үүндээ бол тэр проблемыг шийдвэрлэх хүчин чадал дотор чинь 100% байж итэл заавал 3 дахь хүнд мөнгө төлн байж асуудлаа шийдвэрлэх гэдэг. Тэгэхээр тэр нь болохоор тухайн хүнд ухамсарт нь ямар ойлголтыг төрүүлж ихээр одоо байгаа ситуац чинь танаас гадуур та ямар ч хүчгүй хүчин мөхс гэсэн нэг тийм санаа. Гэтэл яг үндэ бол тэр чинь шалхуудлаа яагаад гэхээр танд арслан шиг тэр хязгааргүй 8 тонны хүч нуугдаж байгааг ойлгох хэрэгтэй. ертөнцөд итгээд өөрийнхөө тий дотоод зүүн совиндоо итгээд өөртөө ярих хэрэгтэй. Тэгээд сэтгэлийн шарх угаасаа бие махбод дээр гарч байгаа шархнаас илүү гүнзгий байдаг шүү дээ. Тэгээд тэр гүнзгий шарх сэтгэлийн шарх нь айгүй гүн гүнзгий холбооноос үүсдэг угаасаа. Тэгтэл терапи гэдэг зүйл чинь угаасаа тэр терапи өгж байгаа хүн нь хизээч өөрийнхөө зүрх сэтгэлийг уудалдаггүй шүү дээ. Тэр нөгөө тусалж байгаа хүмүүстэй. Тэгэхээр тийм гүн гүнзгий байж чадахгүй зүйлээс хизээч бидний гүн гүнзгий байсан холбооноос үүссэн шарх идэрэхгүй байхгүй юу? Тэгэхээр тэр шархаа эдгэхийн тулд эхлээд шархалсан байна гэдгийг харах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Угаасаа тань дотор King of Cups, Queen of Cups гарч ирсэн айгүй emotionтэй холбоотой. Тэгээд шархаа эдгэхийн тулд яг юм те. За чиний яг юу ч ингэж шархлаад байна. Энэ шарх яг хинээс үүдэлтэй вэ? Ямар ситуацнаас үүдэлтэй вэ? Тэгээд энэ шарх яагаад надад ингэж одоо болтол миний дотор хадгалаастай байгаад байна гэдэг ч юм уу те. Тэгээд ингээд өөртөө дүн шинжилгээ хийх юм бол таны нөгөө эдгэх дотоодоосоо 100% ингэж бүрэн гүйцэд эдгэх одоо өөрчлөлт эхэлнэ гэсэн үг. За бүгдээрээ таны харахгүй байгаа зүйлийг харуулж өгөх blind spot картаасаа мэдээлэл авъя. Spirit guides and guardian angels. За тэгэхээр 6 сард ер нь материал орсон юм байна. Харахгүй байгаа зүйлийг харуулж өгөөч. Нэг л карт авъя. Oops. 65 гэдэг карт ундлаа. За би доошоо ундаг картуудаа гэх. За тэгээд асуух асуултууд байвал доор комментэд бичээрэй. I will help you. Би танд өөрийнхөө бодлосоо хуваалтъя. За 65 гэдэг карт маань юу гэж байна? Удахгүй дараагийнхаа ажилд явах гэж байгаа учраас би хилэнцэн орсныхоо хүмүүсийн юг хийж чадах нь үгүй хараад. Enabling гинэ. Одоо хэрвээ энэ газар энэ хүзрийг та унахсан бол таяг одоо нөгөө бусдад туслаад байгаа юм байна л да. Гэхдээ тусалж байгаа нь зөвхөн таны өөрийн эгогоо ингэж одоо эгогоо л одоо
фид хийх гэсэн үг. Эгоогоо ол затгалан байлгах гэж нэг өсөндөө та хүмүүс тусласнараа тэр хүмүүс таныг хүсэх хүсэл нь ихсэн, тэр хүмүүсийн танд итгэх итгэл нь ихсэн. Та тэгснээрээ яах нь маш олон хүмүүс ингээд танд итгээл, таныг хүсэмжлээл, таныг ямар хүчтэй гэдгийг итгэж юм уу те өөрт нь туслах тусам хүн угаасаа айгу тэр тусалж байгаа хүндээ айгу тааламжтай байж штэ. Тэр та бусад хүмүүс таны тусалж байгаа бусад хүмүүс чинь танд тааламжтай байх тусам таны эго чинь өөрөөрөө бахархдаг ч юм уу те өөрийгөө илүү үн цэнтэй гэж хардаг ч юм уу нэг тийм байна. Тэгтэл яг үүндээ та бусдад туслахгүй байна. Өөртөө тусалж ийн гэж харж байна. Тэгэхээр энэ тохиолдолд танаас та өөрөөсөө юу асуух гэхлээр би яагаад энэ хүн туслахыг хүсэж байгаа билээ гэдгийг асуух юм байна л да. Би өөрийнхөө эгог л затгалан байлгах гэж энэ хүн туслаад байна уу? Эсвэл би үнэхээр энэ хүнд туслая гэсэн өнцгөөс тусалж байна уу? Тэгэхээр энэ миний тус хүрснээр энэ хүний амьдралд ямар үр дүн гарах вэ? За жишээлх юм бол нэг хайр тамхинд донцсон найз байл та. Тэгээд тэр найздаа найз нэг мөнгө өгөөч ээж гуйсан чинь яхаа та найз лэмчин гэд туслая л та. Тэгтэл таны мөнгийг авснаар тэр хүн буцаал дахиад хайр тамхиа хэрэгэлдэг ч юм уу те. Эрүүл мэндэд ашиггүй хор хүн бол үзүүлж байгаа ч те. Тэгтэл та энэ найз алдахгүй юм шүү гэдэг өнцгөөс тусалсан юм уу? Эсвэл энэ найз маань намайг мундаг гэж хараасай гэж хүснээрээ тусалсан юм уу гэдгээ бас сайн анхаарч толгой дотор ойлгох нь байна л да. Тэгээд нөгөө угаасаа энэ тусламжийн карт гарчсан болохоор бас тийм байж магадгүй л дээ. Тэгээ би энэгээр хэлэхдээ хүн туслах нь бол мэдээж муу зүйл биш шүү дээ. Хүн туслана гэдэг ямар сайхан зүйл вэ? Угаасаа хүн болгоны дотроос бусдыг зовлонгоос нь арилгачих юмсан, зовлонгоос нь салгаад өгчих юмсан гэсэн хүсэл айгүй байдаг. Тэрний хүн болгоны дотор бурханлаг шинж чанар нь байдаг. Гэтэл нөгөө талаас хүн болгоны дотор нөгөө нэг эго үзэл бас байдаг л да. Эго үзэл бас буруу биш л дээ. Яагаад гэвэл юм бол зарим хүмүүс эгоондоо хөтлөгдөж өөрийгөө бүтээдэг, өөрийгөө хөгжүүлдэг ч юм уу те. Бусдаас бусдтай өөртөө харьцуулснараа илүү мундаг болмоор байдаг ч юм уу те. Илүү олон хэлийг мэддэг ч юм уу. Эсвэл илүү мундаг тоон дээр тооны хичээл дээр мундаг болдог ч юм уу. Нэг тийм жишээнүүд байна. Тэгэхээр эго гэдэг үзэл бол муухай зүйл биш. Бусдад туслая гэдэг үзэл бодол сонирхол сэтгэл бол муухай биш. Зүгээр таны туслах байгаа шалтгаан чинь яг юу вэ гэдгийг айгуу чухал. Тусласнаар ямар үр дүн гарах вэ гэдэг айгуу чухал. Тэгээд өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож өөртөө ярих нь айгуу чухал гэнэ л дээ. За ингээд Батрын ордныхондоо 6 сард нь амжилт бүтээлээр дүүрэн, ачрааглаар дүүрэн байхыг хүсэе өрөө. Тэгээд дараагийн дугаар хүртэл баярлалаа.